Дайны эрсдлийн мөнгө хичээг бий болгож ихээгийн хэмжээний мөнгө угаасан хэрэгт мяатын хуучин удирдлагуудыг шижиглэн шалгаж байгаа. Тодорхойлбол уг хэрэгт 10 гаруй хүнийг саадуулан шалгаж байгаа юм. Харин өнөөдөр орхны өмгөөлөгч Монгол мэдээлэл хийж орхны хэргийг хэрэгсэхгүй болох ёстой гэлээ. Дайны эрсдлийн даатгалын төлбөрийн тухайд бол орхон мяат компани захиалал томилсон дарав шалгасан байдаг. Гэхдээ дайны эрсдлийн даатгалын төлбөрийн даатгал орж ирэхэд бол энийг мэдээж хэрэг анхаарал тавиад шалгуулсан. Тухайн жилийн төлөвлөгөө аудит шалгаад 3-4 жил болсон төрийн хэмжээний хороноос төлбөрийн даатгалд гарах үүрэгтэй байсан зурсан. Тэгэхдээ энэ гэрээг өөрөө шалгуулад яг гэрээ заасан олон улсын хууль дүрмийн дагуу гэрээ заасан нөхцөлд энэ гэрээг бол орхон хүчингүй болгосон. Орхон хүчингүй болоход энэ 3 сар шижиглж шалгасан байгаа. Тэгэхээр энийг бол манай хуулийн байгууллага шалгаж байгаа учраас хараат ус хуулийн байгууллага маань хэрэгсэхгүй болгож буруу мэдээлэл авч байсан өдөрт галуун тушаалтнууд бол үнэн байдлыг ойлгож байр суурьаа өөрчлөнө гэж итгэж байна. Мөн Монгол өмгөөлөгч орхныг мяат компаниг ашигтай ажиллаж ясан талаар дурдлаа. За ингээд өртөн 160 суудалтай онгоцыг $347 мянган түрээсдэг байсан юм байна. Гэтэл 260 хүний суудалтай 2 онгоцыг $297 маш багаар түрээсдэг гэрээ байгуулсан. Тэрвэн тэрбум өнгөрөө мөнгийг үлдээж чадсан байхгүй юу? Гэрээ байгуулсан ичээлүүд нь цаана байж хахад тэр гэрээг цуцалдсан хүн тийм ээ цуслаад тэр буруу замаар орох ёстой байсан 4 тэрбум төгрөгийг мяатад оруулсан ийм хүн гэж би ойлгоод байгаа шүү дээ. Харин Батлан даалтад гараад буй орхны эхнэр цэцэгмаагийн хувьд 2002 онд нээлгээд огт ашиглаагүй байсан дансны асуудлаар шалгагдаж байгаа юм байна. Орхны эхнэр юу цэцэгмаагийн хувьд бол 2002 онд нээлгээд огт ашиглаагүй байсан дансны асуудлыг бол шалгасан. Энд бол энэ дансыг нээснээс хойш өөрөө бол ямар нэгэн гүйлгээ хийгээгүй, оролцоогүй нэг ийм компани байгууллагын нэг ийм данс нээсэн байсан. Юудач хэргийн мөрдөн байцаалтууч өнөөдөр прокурорын байгууллагад шилжүүллээ. Мөрдөн байцаалтын явцад нийт 16 удаагийн үйлдэлээр $6.8 сая хувьдаа завсан болох нь тогтоогдсон байна. Үүнээс $2.1 сая 13 гаруй тэрбум төгрөгийн дансыг нь битүүмжлээд байгаа юм байна.